сурах бодлого нь байсаар л ирсэн. Харин энэ ажлангаас сурах боломж нь яг энэ байгууллагад л гарч ирсэн байхгүй. Сайн байна уу? Намайг Инх Амгалангийн үүрцэх гэдэг одоо 32 настай шугамын засварчнаар ажиллаж байгаа. Шугамын засварчин гэхээр хүмүүс нэг шугам хоолоо гэж застсан болов гэж ойлгоод байдаг. А цэгээс Б цэг хүртэл чинь нэг шугам байгаа шүү дээ. Лайн байгаа. Тэр лайнд байгаа бүх тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг, хэвийн ажиллагааг хангаж ажилладаг. Хамгийн зөвхөн онцоор өдөр яг тухайн үедээ таарч байгаа гэж байна. Яг эхнэртэй нэг ангид сураад 3 дахь курст орох жилдээ эхнэр маань нэр жирэмсэн болоод тэгэл яг амьдрал эхэлж байгаа юм чинь. Нөгөө ажил хийх хэрэгцээ гараад сургуулиудаар хойд ажил хийгээд Солонгост 3 жил ажилласан. Солонгосоос ирээд Европ руу яваад Словак гэдэг улс руу яваад тэндээ жил гарan ажиллаад Франц руу яваад Легон цэрэг байж байгаа гэсэн. Тэгэд ингээ үеийн залуучуудыг харахад бол аль хэдийн сургуулаа төгссөн, мэргэжилтэй болцсон, карьерээ өвчсөн, доктортой өгсөн харагдчихсан л та. Тэгээ яг тэр үед яг өөрийгөө голоогүй болгондоо болгоё доо л гэж ирсэн. Яг ирээд 1 жил хуурай юм хийж аваад болцох. Тэгээд ер нь энэ бүтэхгүй юм байна. Томоохон байгууллагт хөгжих боломжтойгоо завж тэл гэж юм бодсон шүү. Сурах бодлого нь байсаар л ирсэн. Харин энэ ажлангаас сурах боломж нь яг энэ байгууллагад л гарч ирсэн байхгүй. Тэгээ анх нөгөө нэг тоног төхөөрөмж өгсөрч байсан байхгүй. Өгсраад дуусны дараа яг энэ шиг ингэ сайн явдаг байсан. Зогсолт айгүй ихтэй. Тухайн үед би өөрөө хөгжиж инженер болцоод энэ шугамыг зогсолтгүй тий чанартай явуулах боломж гарах болов гэсэн тийм сэтлэнд төрсэн. Өөрөө санал болгосон даа. Механик инженерийн сурмаар байна. Тэгээд ер нь дарга тэлээд 6 жаах цаашаа амжилттай уламжлаад тэгээд тэмцсэнд маш их баярлж байгаа. Тэгээд одоо энэ хэмнийн доод суурийг тохиолчаад сайн чангалцтай. Зайгаа тааруулчаад маш сайн чангална. Одоо энэ маань яг таарсан бол эргээд цааталтаа ингээд дуу гарахгүй, чимээ гарахгүй байх хэрэгтэй байна. Би ажлын хажуугаар сураад явж лээ. Ажил ихтэй үедээ тэгээд ер нь гэртээ очиад хүүхдүүдтэйгээ хамт цог хичээлээ гээл. Энэ ажил багтаа үед яг ажил дээр нэг ганц хоёр хэлцэнээр уншаад явж. Ер нь гоё л доо одоо орон нутагт амьдрах чи залуу гэр бүлийн хувьд ер нь давуу тал ихтэй. Зардал багтаа. Дээр нь эрүүл нийгэмд хүүхдүүдэд сургууль зэрэгтэй бол айгүй санаа амар юм. Ер нь гоё. Би коллеж ороогүй өөр газар орсон бол бас хэцүү байхсан баха. Энэ төгөндөггүй анханасаа 100 газар руу ороод ирсэн. Тийм болохоор бүх юм сайхан явчихсан. Ер нь эндээ л ажиллана гэсэн бодлоо. Анханасаа эхэлсэн чи эндээ чадах нийт мэдсэн бүхний эндээ л хичээлсэн. Диплома бариад за энэ дипломыг маш удаан хүлээсэндээ гэж хэлэндээ. Тэгээд энэ боломжийг олгож өгсөн MCS-ийн баярлалаа. Ажлын хамт олонд бүгдэнд баярлалаа.